За сайн бацхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээ юуны өмнө эдийн засгийн мянган орооны гишүүдэд маш их баярлалаа. Сүүлийн 2 цаг гаруй хугацаанд бас санхүүгийн зохицуулах орооны даргад нэр дэвшигчээс бол маш олон төрлийн яг энэ салбарыг бол бас бүхэлд нь харах боломжтой тийм асуултуудыг асууж байна. Тэгээ эндээс бол бас манай нэр дэвшигч нэг зүйлийг анзаарсан баг тийм ээ. Одоо энэний хурлын гол зорилго тэгээ гол санаа зовж байгаа зүйл бол ялангуяа эдийн засгийн мянган орооны хувьд бол эдийн засгаа ер нь хэрхэн яаж тэлэх юм бэ? Энэ хувийн хвшлийн орон зайг яаж дэмжих юм бэ? Тэгээд ер нь сүүлийн жилүүдэд ажиглагдаад байгаа нэг төрд анхаагаад байгаа явдлыг халж энэ одоо бизнесийн орчныг сайжруулах тал дээр л одоо ер нь бол манай гишүүд бол нэлийн юм анхааралтай ажиллаж байгаа. За тэгээд тэр хүрээнд бол би одоо танаас бас сүүлийн 2 цаг юу сонсохыг хүсэж сууж байна гэхлээр ерөнхийдөө бол манай улсын манай эдийн засгийн хувьд бол бас нэг маш чухал хамгийн чухал баг асуудал нь бол одоо энэ мөнгө хөрөнгийн хүртээмж их усвэр талаас за зээлийн хүүгийн асуудал шүү дээ. Тэгээ санхүүгийн зохицуулах хороо бол одоо үүн дээр бол одоо маш чухал бодлогын байгууллага гол зохицуултуудыг хийдэг байгууллага. Гэтэл одоо энэ зээлийн хүүтэй холбоотой асуудал энэ хөрөнгийн их усвэртэй холбоотой асуудлыг ерөөсөө та огт хүндсэнгүй. Үүнд бол одоо сэтгэл дундуур байгаад байна. Ягаад вэ гэхлээр өнгөрсөн 30 жил бид нар юу гэж ярьсан бэ гэхлээр бид нар ерөөсөө зөвхөн энэ санхүүгийн зах зээл чинь ганц одоо банкудаас хамаарат байна. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхгүйгээр тэр цаадлын одоо бусад зах зээлүүдийг хөгжүүлэхгүйгээр энэ зээлийн хүү буурахгүй байна энэ төр гэл одоо сүүлийн 30 жил бид нар бодлого хэрэгжүүлж явж ирсэн. Тэгэхээр энэ тал дээр ерөөсөө тийм тодорхой дөрвтэй саналуд бол танаас сонссонгүй. За тэгээ сүүлийн жилүүдэд бол ялангуяа энэ нөө зээлийн хүүтэй холбоотой асуудал дээр бол одоо мөнгө хүлээлт гэж ярих болох. Одоо саяны одоо луун шаркуудын асуудал яригдлаа. За дээрэс нь бол одоо санхүүгийн зохицуулах орооны зохицуулж байгаа салбарын хүрээнд бол одоо банк санхүүгийн байгууллагууд за сүүлийн үед одоо энэ нөгөө бүх банк санхүүгийн байгууллагууд чинь аппликейшны зээл олгоод эхэлсэн байж байгаа. Энэ зохицуултууд бол танаа дээр явж байгаа. За энэ дээр бол одоо зээлийн хүүгийн асуудал, за хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай асуудал, одоо янз бүрийн шимтгэлийн тухай асуудал бол маш ихээр яригддаг. Тэгээ энэ дээр бас тодорхой бодлогоудаа ер нь цаашд юу гэж харж байгаа юм бэ? Ер нь бид энэ зах зээл дээрх зээлийн хүүг хэрхэн яаж одоо бууруулах боломжтой юм бэ? Яаж энэ зээлийн хүний дарамтаас аж ахуй нэгжүүдэд бас гаргах юм бэ? Энэ дэр та бас нэг юм бодлоо хэлвэл сайн байна. За тэгээд түүнээс гадна ер нь бол бас гишүүдтэй хэлэхэд сая ч бас зурдагдлаа. Санхүүгийн зохицуулах хорооны дарга гишүүд бол одоо 5 жилээр томилогдно. За тэгээд өмнөх шиг одоо жил болгон зур тайлангаа өгөл тэгэл явдаг байдлаар бас үнэхээр л явмааргүй байгаа. Яа тэгэхээр бид нар яг энэ салбарт тийм дөрвтэй реформ шинжилэл одоо юу гэдэг яг саяны дурдсан зорилтуудыг хангах тэр одоо алхмуудыг хийх ийм хүмүүсийг бол томилох нь зүйтэй гэж харж байгаа. Тэгээд таны хувьд болохоор бол яхахгүй одоо системийн хүн байна тий. Системийн хүн гэдэг нь бол одоо анх санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсан цагаас хойш л одоо тухайн байгууллагатай ажиллаад тийм ээ. Тэгээ өнгөрсөн одоо хугацаанд бол яг зөвхөн тус байгууллагаар явсан байгаа тийм. Тэгэхээр энэ дээр бол анхаарал татж байгаа зүйл нь бол ялангуяа 16 оноос бол та бол одоо санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга гэдэг чинь бол одоо яамтай дүүцүүлж харах юм бол тухайн байгууллагын төрийн нэр эмчгийн даргаар ажилласан байгаа даа. Тэгээд энэ хугацаанд одоо саяны ярьсан бүх асуудлууд бас ингээд юм босч ирлээ шүү дээ. Тэгээ 2019 онд таныг санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргаар ажиллаж байхад манайх ФАТФ-ийн сааралж агсаалтанд орсон байдаг. За койнтой холбоотой асуудлууд за энэ одоо виртуал хөрөнгө гэдэг яриад байгаа. Тэгээ тэр асуудлууд чинь бас таныг санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргаар ажиллаж байхад босч ирсэн байна. За хамгийн сүүлд одоо ерөөсөө энэ нөгөө бэхэн татаагүй гэдэг шиг түрүүчийн 7 хоногт жолоочийн хариуцлагын даатгалтай холбоотой асуудлаас орж ирлээ шүү дээ. Тэгээ энэ дэр чинь болохоор бас л нөгөө судалгаа шинжилгээнд дутуу хийгдсэн за иргэдэд хангалттай мэдээлэл олгогдоогүй нэг ийм байдлаар нэг дуйлаанд дэгдээд тэрний араас танаах бол жишээлбэл ингээд нөгөө нэг шийдвэрээ цуцалж их жишээтэй. Тэгэхээр эн чинь нөгөө иргэдийн боловсрол олохыг зориод байгаа таны түрүү нөгөө дурдсан зорилттой бол одоо бас хэрхэн яаж нийцээд байгаа юм бэ? Өнгөрсөн хугацаанд бол одоо 8 жил одоо тухайн байгууллагын ажлын албыг удирдах явна гэдэг бол бага хугацаа биш шүү дээ. За тэгээд араас нь системийн хүн гэдгээс гадна одоо үндсэн мэргэжилттэй нь бол одоо эрх зүйч тэгээд таны одоо яриан дээр болохоор энэ эрх зүйн шинжилэл гэдэг зүйл бас маш ихээр яригдж байна л та.
Тэгээд яг ер нь бол Монгол улсад бол хууль тогтоомж элдв дүрм журам бол цөөдөөгүй. Тэ бид нар бол тэгэл аль болох л одоо нэрхцэн орчноо сайжруул, нэрхцэн орчноо доктортой ойлгох энэ төр гэл одоо их хурлч дээр бас хичээж ажиллаж ирсэн. Нөгөө талаас энэ хууль тогтоомжуудаа бас олон нийтэд сурталчлах асуудал дээр за дээрэс нь ер нь одоо илүү ийм бүтээлч илүү одоо энэ бизнесийнхныгаа дэмжих энэ бизнесийн орон зайг тэлэх замлуу бол одоо танай байгууллага ер нь өнгөрсөн хугацаанд яаж ажиллаж ирсэн бэ? Ер нь бол одоо жишээлбэл тэр одоо та сая энэ хамтын хөрөнгө оруулалтын сан энэ төр гэж ярьлаа. За тухайн хуулиуд нь бол аль 14 онд батлагдсан байдаг. 10 жилийн өмнө. Тэгэхээр ингээд одоогоор амжилттай тийм бас ажиллаж байгаа хөрөнгө оруулалтын сан цөөхөн байна. За тэгээд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэж бас та ярьлаа. За үүн дээр бол одоо би танаас бас юу хэлхийг хүлээж ирсэн бэ гэхлээр хөрөнгийн зах зээл дээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигыг хамгаалах асуудал бол маш хурцаар тавигддаг. Өнгөрсөн хугацаанд үүнтэй холбоотой бас ингээд хэд хэдэн тийм асуудлууд ч бас гарч ирсэн. За тэгээд энэ дээр бол одоо цаашд ямар бодлоготой байгаа юм бэ? За зарим одоо жишээлбэл хөрөнгийн биржтэй бүртгэлтэй компаниуд бол нөгөө хуулиар хүлээс үүргээ биелүүлэхгүй тайлан тооцоогоо цаг тухайд нөхгүй байгаа асуудлууд ч гэсэндээ олон жилээр уншсаар явсаар ирсэн. За тэгээд үүн дээр бол одоо бас дөрвтэй алхмууд бас хийхдэггүй байгаад байна. За дээрэс нь энэ хөрөнгийн зах зээл дээр энэ гадаадын хөрөнгө оруулагч нарыг олноор нь татж оролцуулах асуудал ялангуяа сүүлийн 8 жилийн хугацаанд бол маш тийм одоо ухарсан байдалтай байгаа даа. Анх бол одоо жишээлбэл хөрөнгийн бирж дээр тэр Millennium IT гэл одоо тэр нөгөө юу програм хангамжийг сорилуулаад тэгээ аль болох л одоо тэр Custodian банкны зохицуултыг хийгээл тэгээ гадаадын хөрөнгө оруулагч нарыг бид нар татах зорилготой байгаа гэсэн шүү дээ. За тэгээ сүүлийн тоонуудыг харах юм бол одоо бараг л нэрээ гарын 10 орнд багтахгүй тийм гадаадын хөрөнгө оруулагч нар манай хөрөнгийн бирж дээр ажиллаж шүү дээ. Тэгээ үүн дээр одоо ямар бодлого барих юм бэ гэсэн нэг асуулт байна. За тэгээд эцэст нь ер нь бол одоо бид нар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхгүйгээр за одоо энэ банк санхүүгийн байгууллагууд одоо яг санхүүгийн зохицуулах хорооны энэ эрх үүргийн хүрээнд тэр зохицуулалт хийгдэж байгаа тэр 6000 гаруй байгууллага байгаа. Тэр зах зээлүүдийг хөгжүүлэхгүйгээр яг үндсэндээ манай эдийн засаг бол одоо бас одоо олигтой тэлэх тийм боломж бол байхгүй нэ гэж хараад та. Тэгэхээр одоо сая бол одоо Согтотер гишүүн бас асуулаа л да таны амбиц юу вэ гэж. Тэ? Тэгэнгүүт та тэгэхээр тэнцээ бас нэг техникийн шин чанартай юм яриад байна л та. Тэгэхээр хэдүүлээ ингээд үнэхээр яах юм бол амбицаа шал өөрөөр хараад тэ үнэхээр магадгүй одоо жишээлбэл энэ хөрөнгийн зах зээлийн санхүүгийн зах зээлийн эслэх хувийг одоо тэд болгомоор байна. Тэ гадаадын хөрөнгө оруулалтын тоог тэд болгомоор байна. За одоо энэ яригадаад байгаа одоо банкуд болохоор одоо бас яг танай зохицуулах тэр цар хүрээнд бол ороод ирсэн байж байгаа шүү дээ. Тэ одоо энэ банкны салбарыг бол одоо бас ингэж харж байна. За энэ одоо банк IPO хийсэн банкудтай холбоотой одоо тэр нөгөө хуулийн зохицуулалт бол хэрэгжиж эхлэегүй сая арга буюу одоо их хурлаас бол тэр зохицуултуудыг хойшлуулсан байж байгаа шүү дээ. За энэ асуудлыг бол богино хугацаанд одоо ингэж шийдэх юм аа. Тэргээд бас бүр нэг юм одоо яг нэг тодорхой тийм далаацтай зүйлүүдийг л танаас хүлээгээд байгаа. Тэгээд тэн дээр одоо та бас бодож байгаа зүйлүүдээ хэлж өгнө. Баярлалаа. За 4 номер. За баярлалаа жаргалан гишүүн нэлээд одоо тодорхой асуултууд асууж байна. Би энэ хөрөнгийн зах зээл дээр ялангуяа энэ гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоо бол үнэхээр бага байгаа. Тэрнтэй бол одоо санал нэг байгаа. За шалтгааныг би дөрөнд дурдсан. Тодорхой бас энэ татварын шалтгаанууд нэлээд өндөр байсан. Тэрийг бол би дөрөнд дурдсан. За санхүүгийн зохицуулах хорон сүүлийн 2 жилийн хугацаанд энэ гадаад хөрөнгө оруулагч татах чиглэлээр нэлээдгүй үе ажлууд бол хийж хэрэгжүүлж ирлээ. За одоо бид нэр энэ жил бас хэд хэдэн газрууд дээр гадны одоо энэ юунуудтай технологийн газруудтайгаа тэгээд санхүүгийн зохицуулах хороо бас энэ олон улсын IOSCO гэдэг үнцаасны ороод олон улсын байгууллагын гишүүнчлэлтэй байгууллага. Тэгэхээр IOSCO-гийн гишүүнийг 180-ад орн бий. Тэр орнуудынхаа ялангуяа энэ хөгжилтэй санхүүгийн томоохон төвүүд дээр бол бид нэр энэ хөрөнгө оруулагч нарын өдөрлгүүдийг ялангуяа энэ Capital Market Day гэдэг энэ хөрөнгө оруулагчдын өдөрлгүүдийг очиж зохион байгуулах тэднэртэй одоо зах зээлийнхэн талаар зохицуулагч нь байгуулгана за хөрөнгийн бирж нь мэрэгжлийн одоо
байгууллагууд нь, брокер, дилер, андреаторууд нь, хөрөнгө оруулалтын банкуд нь очиод ингээд цогц байдлаар мэдээлэл өгöd явах энэ ажлуудыг бол ингээд нэг талаас авал хийнэ. Энэ дээр гол яригдах юм бол одоо гадаадын хөрөнгө оруулагч нарт олгох тэр боломжууд, татварын болон бусад энэ боломжуудыг бол бид нэг ингээд маш дэлгэрэнгүй яриад явж байгаа. Энийг бол үргэлжлүүлээд бол хийнэ гэж харж байгаа. Тэгээд нөгөө талаасаа бол манай дээр ялангуяа энэ томоохон нөгөө чанартай бүтээгдэхүүнүүд гарах. Энэ ажлууд айгүй чухал байгаа даа. Чанартай бүтээгдэхүүнүүд. Тэгэхээр миний түрүүний хэлээд байгаа энэ ялангуяа үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд, тэгээд энэ стратегийн одоо стратеги ашигт малтмлын одоо орд эзэмшигч компаниуд тэр хуулийнхаа шаардлагыг хангаад нөгөө 10-аас доошгүй ба хөрөнгөний биржээр арилжаална гэдэг шаардлагуудыг хангуулад ингээд явал энэ дээр бол бас тодорхой чанартай бүтээгдэхүүнүүд гарвал гадны хөрөнгө оруулагч нарт бол нэлээд сонирхол татах тийм боломж орон зайг бол нээж өгөх болов гэж харж байгаа. За хоёрдугаарт энэ жижиг хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч эрх хамгаалах чиглэл. За энэ бол одоо яалтчгүй одоо маш анхаарал хандуулах, анхаарал татах ийм чиглэл бол яалтчгүй мөн. Монгол улс бол нийтдээ одоо өнөөдөр бүртгэлтэй байгаа 2 сая 500 мянган ширхэг одоо үнцаасны данс эзэмшигч байгаа. За энэ хүрээндээ бол маш олон ийм хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч нар байдаг. Тэгэхээр энэ одоо чиглэлээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх хамгаалах чиглэлээр бол ялангуяа энэ их хурл дээр бас нэг өмнө нь хилцэгдээд бутсан санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль гэж байна. Тэр хуулийг одоо илүү сайжруулж өргөн барих. Тэгээд энэ хүрээндээ энэ жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалдаг. За тэгээд би бас тогтолцооны нэг зүйл жаргалан гишүүн сайн мэдж байгаа энэ үнцаасны зах зээлийн тухай л хөрөнгө оруулалтын сангийн тухай бол 13 онд батлагдахдаа илүү энэ мэрэгжлийн одоо хөрөнгө оруулагч нарт дээр суурилсан юм хууль бол батлагдсан. Хамтын сангууд, кастодион банкуд гэдэг ингээд ийм мэрэгжлийн дэд бүтцүүд үүссэн. Монголд өнөөдөр 3 одоо мэрэгжлийн кастодион банк ажиллаж байгаа. Би бол энэ дээр ямар бодолтой байдаг вэ гэхээр жижиг хөрөнгө оруулагч буюу жижиг хувьцаа эзэмшигчдийг тэр үнцаасны төвлөрсөн болон тусгайлсан юм бүртгэлийн процессыг салгаад би бол энэ дээр яг тийм л одоо хэлбэрээр явна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл томоохон одоо энэ нэр бүхий кастодион банкуд дээр жижиг хувьцаа эзэмшигчийн одоо тэр бүртгэлийг хувьцаа эзэмшигч нь өөрснөө одоо тэн дээр очиж бүртгэлээд кастодион банк хувьцаа эзэмшигчийн тэр эрхийг одоо хувьцаа эзэмшигчийн хуулиар олгоцсон эрхийг хэрэгжүүлэх замаар одоо тэдний одоо эрхийг ашиг хамгаалах, өөрөөр хэлбэл corporate action гэж нэрлэдэг. Энэ хэлбэрээр хувьцаа эзэмших эрх хамгаалах тэр мэрэгжлийн институц нь хамгаалдаг тэр боломжийг бол илүү нээж өгнө гэж ингэж бодож байгаа. Тэгээд мэдээж санхүү зохицуулах хорооны зүгээс бол тэр хувьцаа эзэмших эрх хамгаалах компани засаглалыг хэрэгжүүлэх, хилдод compliance-ийн шаардлага тавих, хилдод ойлгомжтой нээлттэй мэдээлэлээр хангах энэ ажлуудаа бол хэрэгжүүлээд явна гэж харж байгаа. За дараагийн дугаарт энэ зээлийн хүүгийн асуудал байгаа. За энэ бол жаргалан гэсэн их чухал асуудал ер нь хөндлөө. Одоо зүгээр нөгөө том юу гэдэг банкны зээлийн хүүг бол өөр тийм ээ. Одоо банкны зээлийн одоо манай зохицуулалтын салбар дээр бол зээлийн хүүнүүд тодорхой зээлийн институтсүүд ажилдаг. Энэ дээр бол тодорхой хүүнүүд ингээд явдаг. За зээлийн хүү бол их олон зүйлээс шалтгаалдаг. Их усрын зардал, тээвэр, логистик гэдэг ингээд бодлогын хүү, суур хүү гэдэг ингээд олон зүйлүүдээс мэдээж шалтгаалдаг. Зээлийн хүүг судалгаанууч олон хийгдсэн. Жаргалан гэж мэдж байгаа. Одоо товь судлаачид Монгол банк, за Монгол Улсын их хурлаас зээлийн хүүгийн стратеги буруулах хөтөлбөрийг баталсан гэдэг ингээд ажлууд бол хийж байгаа. Энэ хүрээндээ бол энэ саяны хөрөнгөний зах зээл дээрх шинэ бүтээгдэхүүлчлэгнүүд гарах, шимтгэл хураамж буурах энэ ажлууд бас давхар хийгдээд ингээд явж байгаа. Улс орнууд бол зээлийн хүүгийн тодорхой хязгаар тогтоосон ийм жишг кейсүүд байна. Тэгээд энэ олон зүйлүүдийг бол судалж үзсэн. За манайд бол сая мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай бол батлагдаад санхүүгийн зохицуулах хорооны дэргэд мөнгөн зээлийн одоо зөвлөл ажиллаж байгаа. За энэ дээр бол Сангийн ам, Монгол банк, за худалдаа альчуудын танхим, судлаачдын төлөөлөөс хүртсэн юм мөнгөн зээлийн одоо зөвлөл ажиллаж байгаа. Энэ мөнгөн зээлийн зөвлөл бол бас Монголд бас анхудаа энэ зээлийн хүүгийн хязгаарыг тогтоож үзсэн жаргалан гишүүнэ. Хэрэглээний зээл тийм, хэрэглээний зээл. Хэрэглээний одоо мөнгөн зээлийн үйл ажиллагааны хэрэглээний зээлийн дээд хязгаарыг тогтоож үзсэн. Тэгээд тодорхой хэмжээнд тогтоогод үзсэн. Энэ дээр бас шүүхийн маргаан гарсан. Тодорхой бас манай тэр мөнгөн зээлийн үйл ажиллагааны зөвлөлийн шийдвэрийг бас тодорхой хугацаанд төтгөлзүүлсэн явж байгаа. Тэгэхээр зээлийн хүү бол одоо цаашид энэ дээр бол миний зүгээр яг санхүүгийн зохицуулах хорооны зүгээс зээлийн хүү буруулах чиглэл дээр бол энэ
тодорхой хуримтлалуудыг даатгалын сан дээр, тэтгэврийн сан дээр, за хөрөнгийн зах зээл дээр энэ тодорхой хуримтлалууд үүсээд хуримтлалууд нь дамжиж энэ хөрөнгө оруулалтын хэрэгслүүд одоо юу гэдэг нь аж ахуй нэгжүүд энэ хөрөнгөний зах зээл дээрээс урт хугацаанд санхүүжилтэд татдаг. Урт хугацаанд одоо хөрөнгө оруулалтын хэрэгслүүд гаргадаг. Ийм боломж олцоог нь илүү тэлж, илүү боломжийг олгосон их олон төрлийн бүтээгдэхүүн гарч олон төрлийн санхүүгийн хэрэгслэр энэ хөрөнгөний зах зээл дээр илүү өгөөжтэй, богино урт хугацааны хүү багтай санхүүжилт татах тэр боломжийг л энэ талдаа илүү нээж өгч чиглэлээр хэрэг одоо томилогдвол тэр чиглэл дээр л онцгой анхаарал ажиллана. Тэгээд тэр чиглэлээр ажиллах юм бол цөөр одоо тэр юуны хүү бол тодорхой хэмжээнд буурна гэж бол харж байгаа. Нөгөө талаас бид бүхэн бол одоо энэ банк санхүүгийн байгууллагуудын зээл дээр тухайлбал одоо та финтекийг дурдлаа, тийм ээ? Одоо уламжлалт зээлүүдийг дурдлаа. Өнөөдөр банк санхүүгийн байгууллагууд дээр энэ финтекийн зээлүүд бол нэлээдгүй хийгдэж байгаа. Бид нар бол финтекийн зээл болон бусад уламжлалт зээл дээр түрүү хэлсэн өр орлогын харьцаа бол тавиад өгч байгаа. Өр орлогын харьцаа. Өөрөөр хэлбэл иргэн өөрийнхөө төлбөрийн чадварт нийцсэн зээлийн мэдээллийн сангаар зээлийнхаа одоо төлбөрийн чадварыг хангасан тэр хүн одоо өөрийнхөө одоо орлогынхоо тодорхой хуваар зээл авдаг. Энэ бодлогын шийдвэрүүдийг гараад энэ рүү бол шахаад хэрэгжүүлээд бол явах. Тэгээд нөгөө талдаа их усүрийн зардал тухайлбал одоо тэр зардлууд технологид суурилсан санхүүгийн тэр бүтээгдэхүүн үйлчилгээнүүд хөргөн шуурхаа энэ чиглэл дээр л илүү анхаарч ажиллана гэж бодож байна. За баярлалаа.